Сайн байцгаана уу? Авра биоэнергийн онцлогоог 20,000 төгрөгөөр хийж байна. Манайх сүүлийн үеийн кроноскоп багжаар хиймэл аюун ухааны тусламжтайгаар авра онцлогоогоо хийж байгаа. Таны гэрлэн бүрхүүл биоэнергийг хэмжиж шаардлагатай зөвлөгөөг мэдээллийг цаасаар болон файлаар бичиж өгнө. Мөн 7 хүрдэнд гарсан өөрчлөлтүүдийг оншилж зөвлөгөөг өгнө. Манай хаяг хүүхдийн зуугийн наран их дэлгүүрийн урд байрлалтай. Нөгөө 9 хүслээ эхлээд ерөнхийдөө тооцчихоо. За. Тэгээ эхний 3 хүсэл нь бие засах гэдэгтэй холбоотой. Эрүүл байх, эрдэм мэдлэгтэй байх, эд баялагтай байх гэсэн 3 хүслээд өөрийгөө засчихж байгаа гэсэн. Яг л эрүүл байж чадчихээн, мэдэх ёстой юмаа мэдсэн байна. Дээрээс нь амьдрах орчноо бүрдүүлсэн байна гэсэн. Дараагийн 3 хүсэл нь болохоор бие засахны дараа гэрээ засах гэдэг 3 хүсэл байдаг. Тэр нь болохоор гэр бүлтэй болох, үр хөвгттэй болох, тэгээд ханд нөхдөдтэй болох гэсэн ийм 3 хүсэл. Тэр нь биелсэн хүмүүсийг гэрээ зассан хүн гэж үздэг. Монголчуудын ангилал. Дараагийн 3 хүсэл нь болохоор саяын тэр эзэн эрхийн хүсэл, хийж бүтээсэн зүйлтэй байхыг хүсэж байна шүү дээ. Дараагийнх нь амар амгалан байх хүсэл, айх аюулгүй. Тэгээд 9 дэх хүсэл нь болохоор мөнхийн хүсэл гэж байдаг. Мөнхрөх хүсэл буюу үрд мөнхөд дурсагдах, үрд мөнхөд байх орших гэсэн юм хүсэл байдаг гэсэн үсэл. Хамгийн анхны эрүүл их байх хүсэл гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ хүслийг яаж дүүргэх вэ? Тэгэхээр эрүүл мэндийг одоо 9 хүслийн хамгийн ихний хүсэл байхгүй. Хүн эрүүл ингээ орших хэрэгтэй нэгдүгээр шүү дээ. Дараа нь тэр гэр бүл юм боо яригдэн шүү дээ. Тэгэхээр яг хүн амьд оршихын тулд эрүүл байхын тулд яах ёстой вэ гэхээр өөрийгөө танин мэдэх ёстой шүү дээ. Өөрийнхөө махан биеэ танин мэдэх ёстой. Тэгээ энергийн биеэ танин мэдэх ёстой. Манай анагаахны шинжилгээ ухааны салбар бол одоогоор махан биеийг судалж, махан биеийн төвшөнд бол эмчилгээ явагддаг. Сэтгэл зүйн эмчилгээ бол маш хомс явагддаг байхгүй. Яагаад гэвэл нөгөө энергийн биеийг сайн таньж судалж амжаагүй байгаа. Тэр сүнс мөсний талаар бүр юу ч аач байхгүй шүү дээ. Тийм болохоор сүнсний гэмтэлтэй хүмүүсийг эмчилж чадахгүй, оншилж чадахгүй. Тэгэхээр нөгөө махан биед илрэл гарсны дараа тэрийг эмчлэх гээд оролдоод байдаг. Хичнээн тэрийг эмчилсэн ч сүнсэн биеийн засаагүй бол махан биеийн дахиад өвдчихдөг. Тэгэхээр энэ яаж ирүүл байх вэ гэвэл хүн өөрийгөө сайн таних ёстой. Энэ биеэ сайн хайрлах ёстой. Дээрээс нь бүрэн таньж мэдэх ёстой. Зөвхөн махан биеэ биш. Зөвхөн зөв хооллоод засгал хөдөлгөөн хийгээд та ирүүл байж болж чадахгүй. Тэрнээс гадна та сэтгэл зүг ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө энергийн биеийг ойлгох хэрэгтэй. Тэгжээж та бүрэн ирүүл байж чадна. Бидний бас нэг соёл одоо байгальтайгаа хэрхэн харьцаж ийн вэ гэдэг соёл маань эргээд бидний эрүүл байх тэр амьдралд маш одоо ихэндээ суур нөхцөл болж ингээд нөлөөлөд байна гэж хараад байгаа байхгүй юу зүйлс болохоор тийм цогц экосистемийн нэг хэсэг шүү дээ бид нар. Тэгэхээр нөгөө та биш нийгэм эрүүл мэндийн салбар бас салбарын хүн биш үү? Тэгэхээр тэрнтэй бас адилхан үзэл бодолтой байна. Тийм одоо нөгөө бид нар мэдлэг татаад байгаа байхгүй юу? Яаж эрүүл байх талаар. Тэгээд орчин бас хэцүү орчинд амьдарч байгаа. Тэгээд нэг цаг үеийн бас их хүнд цаг үе, шилжилтийн цаг үе. Бид нар чинь нөгөө яг учраа олоогүй л мөнгөнөөд байгаа байхгүй яаж амьдрах ёстой байгаа мэдхгүй хүн гэд би ямар бүтц зохион байгуулалттай гэдгийг мэдхгүй. Тэгэхээр хамгийн чухал юм чинь нөгөө хүний дотоод сэтгэл зүй гэж нь бүх бие удирдах явдаг. Тэгэхээр нөгөө сэтгэл зүгээ ойлгоогүй тэр энергийн бие ойлгоогүй тэр сүнсийг таньж мэдээгүй учраас бид нар эрүүл байж чадахгүй байгаа байхгүй. Дээрээс нь чиний сая хэлсэн нөгөө бидний экосистемийнхаа байгалийнхаа нэг хэсэг байхгүй. Тийм. Бүр яг нэг хэсэг. Бидний идэж уусан энэ бие организм чинь бүгд тэр байгалаас идэж ундаалж энэ агаар салхи ус бүх юм ингэж биендээ зарцуулж ингэж эвдээ зэрэгтэй байгаад байгаа. Тэгэхээр энэ нэг цогц системээ цогцоор нь хайрлж дээрээс нь өөрийгөө бүрэн таньж арга билэг талаас нь бүрэн таньж ижил нэг эрүүл мэнд яригдах гэдэг байгаа. Тэгэхээр та болохоор одоо нөгөө махан биеийн эрүүл мэнд болон сүнсэн биеийн эрүүл мэнд талаас ярьж байна тийм. Тэгээд миний зүгээс болохоор яг юм бэ соёл иргэншилтэй ямар ингээс одоо шинэ байгальтайгаа харьцах соёл хүний амьдралд их нөлөөлж байна. Тэгээд тэр талаас тэгээд бас өөр санаанууд гарч ирэх л ахaltaа. Юу нь бол эрүүл явахын тулд
айгүй олон ингээд хөндөгдөж байгаа байхгүй тий. Тийм. Тэс хүсүүлээд Байгаль чинь биднэрт маш их нөлөөлдөг. Байгаль чинь өөрөө бас эзэнтэй амьд зүйл үүдэг. Бид нар яаж ч харьцаж болно, яаж ч хандаж болно гэж бодож болохгүй. Бүгд харж идэг, бүгд бүртгэж идэг. тийм. Монголчууд ер нь хүмүүсийн дээлэн хүмүүс ямар нэгэн байдлаар байгаль уул усанд янз бүрийн асуудал үүсгэсэн. Тэрнээсээ болоод нэхэлтэй шитгэл гэх юм уу. Ийм нөлөөлөлд автцсан байдаг. Нөгөө нэг тэр зүйлээд мэдэхгүй л яваад байдаг байхгүй. Одоо ингээл өвдөөл заваал эмнэлэгт зүйлээд янз бүр болоод амьдрал нь янз бүр болоод тахад зүгээр л махан биесээ л шалтгаан хайгаад байдаг. Тэгэхэд чинь цаад нөгөө өвчнөөрийн шалтгаан нь өөр зүйл яж байдаг байхгүй. Байгалийн эзэдийн гомдол. Тэгээ бид нар ч нөгөө байглаасаа ирчмээ авдаг тий. Өөрсдөө цэнгэлдэг. Тэгэхээр биднэрт байгаль бол амар чухал. Бид нэр түрүүн хэлснээр байглаа мэдэхгүй, байглаа таньж чадаагүй. Ямар учир нэчтэй. Ялангуяа ингээ харахад уул байж гин, ус байж гин гэж ойлгоод байдаг. Үнэн чанартай чинь маш их мэдээлэл агуулсан энерги амьд зүйл байж байдаг. Тэрнтэй яг ингээд хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцах хэрэгтэй байдаг. Тэгэхээр нөгөө буцаад нөгөө эрүүл байгаль маань бидний эрүүл байх үндэс болно. Тийм. Бид нэр сурах юм маш их байгаа байхгүй. Тэгэхээр байгалаараа сүнсэн бие хүртэл эмчлэх арга ухааныг одоо ингээ зөндөө олон хүмүүс түгэж штэ тий. Яриа л энэ сэргэлтгээл тий. Сайн байцгаана уу? Аура биоэнергийн онцлогоог 20,000 төгрөгөөр хийж байна. Манайх сүүлийн үеийн кроноскоп багажаар хиймэл аюун ухааны тусламжтайгаар аура онцлогоогоо хийж байгаа. Таны гэрлэн бүрхүүл биоэнергийг хэмжиж шаардлагатай зөвлөгөөг мэдээллийг цаасаар болон файлаар бичиж өгнө. Мөн 7 хүрдэнд гарсан өөрчлөлтүүдийг оншилж зөвлөгөөг өгнө. Манай хаяг хүүхдийн зуугийн наран их дэлгүүрийн урд байрлалтай. Та сэтгэгдэл бичих хэсэгт утасны дугаараа үлдээн үү? Бид холбогдох болно. Мөн манай 9119  тэг1 утас руу болон Facebook хаяг руу мессеж бичээрэй. Энэ доор бид өөрийнхөө Facebook болон утасны дугаарыг үлдээсэн байгаа. Баярлалаа.